Энэ сайн судлах хэрэгтэй л байгаа тамир сайд одоо бидний нэг асуудал шийдэхдээ ингээд хэний эрх ашиг Монголд хөндөгдөд байгаа юм бэ? Бүх хүний эрх ашиг биш л дээ. Ялангуяа нэг жоох юм үйлдвэрлэдэг хүмүүс эрх ашиг хөндөгч байж хөө нэгжийн салбарын. Тэд нэртэйгээ жаахан суугаад яриад энэ засгийн газар чинь ингээд салбар руу шийдчээ сууж болохгүй л дээ. Эдийн засгийн хөгжлийн асуудал учраас зангидаад шийдчмээр л харагдаад байгаа юм. Манай гишүүдэн болгоомжлоод байгаа чинь зөв шүү дээ. Ер нь энэ хүмүүсийн ч болгоомжлоод байгаа. Юмны үн өсөд, юмны хувийн өсөлтийг дийлэхгүй ядарч өдөрч явахад нь дахиад нөгөө талаас тэр сая Батчаар шинэ хэлж байгаа тоо хэрвээ үнэн болвол одоо маш өвдөг багтаа маш их одоо объем, волюм ихтэй тим юмтал 8-aalцах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэдний жоох юм ороод ирэхдээ манай юм цогцох магадлал нь бол асар өндөр юм. Энийг нэг манай хэдэн хүнтэй суугаа шийдчих болдгоо юм. Одоо би түрүүн даваа суран дараад хэлсэн. Тэр аж ахуйн эрхлэгчдийн төлөөлөгч юм уу салбарын хүмүүс нь орж ирээд энэ их хурл дээр үг хэлмээр байх юм аа. Тэгэхгүй бол одоо нэг засгийн газрын гишүүдтэй их хурлын гишүүд маргаж байгаа эстэй нэг ийм дүр зураг харагдаад байна. Буруу байна. Гэхдээ дээр яга нэг наач юусоо болохгүй шүү өндгөн дээр цогож унгаал шиг орой зодон цогог хийгөөстэй тэр чи яаж шийдэгдсэн? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт Оросын холбооны улс руу одоо ингээд Оросын холбооны улс руу баах юм гарнаа, бусад улс руу гарнаа. Тэднийх намхан болцсон, одоо бараг нойлолцсон гэдэг юм. Тэг юу гарах гэж байгаа яг манайхаас? Би одоо Орос Монголын засгийн газрын комиссийн дарга 4 жил ажилласан. Яг л нэг энэ тэднийх хөндөр байдаг учраас манай юм гардггүй гэж олон жил ярьсан. Одоо тэг яг юу гарах юм? Хэдэн сая доллар манайх тийш гарах олж ирэх боломж байгаа юм. Энэ их тийм олон үл мэддэгтэй дифференциал тэгшлийн систем биш шүү дээ. Маш энгийн юм хөөрхөн эвтэйхэн бодлого байхгүй. Яагаад энийг ингээд гардаж аваад хийгээд нэг тийшээ болгож болдгоо. Хоёр дахь нь тэр асуулт. За гурав дахь нь бол экспорт нэг улстай 90% болчиход байгаа. Манайх одоо тийм хэд болох эднэртэйгээ ингээд 8-aalцад юм хүмүүс хийгээд таваараа гаргаж бариад овоо ингээд. За тэдний юм орж ирнэ. За манайх бас гаргана гэдэг шүү. Тэгэхээр манай экспорт энэ тал нөгөө 90-с ч багасаад энэ тал руугаа хэд болох юм. Хөөш юм тоо ярина шүү дээ. Салбар ярина шүү дээ. Түүнээс биш онол ярих юм байхгүй. Тэр дэлхийн худалдааны байгууллага бараг бидэрт одоо падлиггүй чинь локальны маягийн ийм худалдааны сүлжээний юм ярьж штэ. Ийм асуултууд хэлээд байгаа. Тэгээд экспорт Алтай гишүүний хэлээд байгаа шиг би нөгөө та нарыг ихтгэл үнэмшилгүй байна гэдэг эднийт ихтгэл үнэмшил төрүүлээч гэдэг байгаа байхгүй. Тэхийн тулд экспорт жишээлбэл бид нар хичнээн хэмжээгээр хэдэн сая доллараар нэмэгдэх боломж ер нь бол 90-ад оны их үед энэ хоёр орны нэг тохирсон юм бол тэр шүү дээ. Та нар бол нефт эрчим хүчээрээ бид нар бол өргөн хэрэглээний бараагаар гээд Оросууд өргөн хэрэглээний бараан дээр өндөр татвар тавьсан. Манай савхын эдэл, ноосон бүтээгдэхүүн, ноолор бүгдэн дээр нь татвар тавьсан. Одоо энийг нэг өөрчлөх боломж гарч байгаа бол тэр мэрийгээл сайн та нар ярмаар юм л. Гэхдээ бид нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Нэг оронд хараат болцсныг ерөөсө тоохгүй. Тэгээ бусдаа найзлыг ихээр болгоомжлол хэвтчихье. Тэр талаас нь сайн ярмаар байна. Зургаан номер. За. Ерөнхийдөө бид нар бол өөрийнхөө дотооддоо хийж байгаа, дотооддоо хэрэгэлдэг гэж яригдж байгаа бараануудаа бол хамгаалтсан. Уламжилт хамгаалалтаа хадгалсан гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс энэ дэр нэг хаалга нээсэн юм бол байхгүй. Гол одоо үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн түүхэн эд дээр хаалга нээгдэж байгаа. Өртгөн буун. Жишээлбэл элсэн чихэр. Элсэн чихэр дээр одоо жигнэмэг хийдэг хүмүүсийн хувьд бол авж байгаа элсэн чихрийнх нь хувь үн бол бууж орж ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Гэх мэтлэн. Ер нь бол маха зарыг л гэж байгаа. Ноолуура зарыг, ноосон бүтээгдэхүүнээ зарыг, хивс мөвсөө зарыг. Эдгэр чи өөрөө жишээлбэл үхрийн мах 40% татвартай. Ерөөсөө энэ Евразийн зах зээл дээр манай үхрийн мах ороод өрсөлдөх ямар ч боломжгүй юм байлээ. Яг одоо энэ 40% татвараараа бол
Энэ тийг болчих юм бол манайхан гаргаад эхлэх юм байл л дээ. А дээр нь хонь ямааны мах бас татвар нь тийг болж байгаа. Гэт зүгээр энэ эрчимдсэн мал аж ахуй хөгжүүлэе гэж үнэхээр тэмүүлж байгаа үед бол гарцаагүй нэг ийм зах зээл олоод авчих нь бол Монгол улсын хувьд үнэхээр уул уурхаагаас бусад салбараа хөгжүүлэе гэвэл одоо сонгох цорын ганц алхмаа гэдгийг бүгдээрээ л ойлгочмоор байна л д. Алтан уян гишүүний одоо асуулт бол яг тодорхой хэдийг гаргах юм бэ л гэж. 15 тэрбум долларын импорт байна. Яг бидний хийж чаддаг бараан дээр тэр улсуудад. Тэгэхээр 15 тэрбум доллароос бид нар хэдийг нь авч чадах вэ гэдэг бол бидний үйл ажиллагаанаас л хамаарна. Бид нар л тэнд одоо маркетинг, сурчилгаа, зохион байгуулалт, хэлэлцээр би одоо энийг Евразийн сайдтай нь яриад үгүй ямар ч байсан зохион байгуулалтаагаар бид нар нэг тэрбум долларын бараа гаргана шүү гэж. Зохион байгуулалт гэдэг нь хоёр талтай ойлголцоод ямар нэгэн байдлаар аль нэг газрын хүнсийг хангах, эсвэл аль нэг газарт нь одоо худалдааны төв байгуулах, эсвэл худалдааны сүлжээнд нь манай бүтээгдэхүүнүүд байрших гэд бидний хийх ажил бол их л юм байл. А тэрийг бол Евразийн комисс бол өөрөө бид энэ дээр одоо туслаад явахгүй бол эцсийн дүндээ яг яриа хаанаас эхэлсэн бэ гэхээр 97-3-аас эхэлсэн юм байл. Хитрхи худалдааны алдагдaltaй байна. Та нар татвараа тэгэл гэдэг ярианаас эхэлсэн яриа учраас нөгөө тал бол тэнцвэрийг бий болгохын тулд бид нар хичээж зүтгэе. Энэ зах зээлийг олж өгөх барихт нь бид туслая. Тэгвэл мэдээж юмаа зарж ашиг болох гэж байгаа хүмүүс нь л илүү их хөдлөх юм байл л дээ.